Дүрсэн тест. Хүний уурга тарих, зураг, дүрслэлээр илэрхийлсэн мэдээллийг хэлбэр тогтоож боловсруулдаг. Энэ төрлийн даалгаврууд нь дүрс биетийн хэлбэр хэмжээ, өнг, шилжилт, хөдөлгөөний өөрчлөлт, зүй тогтолыг олоход чиглэсэн байдаг. Дүрсэн тестийг ажиллахдаа өнг, хэлбэр, хэмжээ, байрлал, эргэл, тоош эрхийг анхаарч ажиллах хэрэгтэй. Дүрсэн тест нь дүрслэл, зургийг ашиглан оюун сэтгэхүй, визуал сэтгэлгээний чадварыг сордог, дараах дүрсэн бодлогуудыг бодох, орон зайг баримжаалах чадвараа хөгжүүлээрэй. Дүрсүүдийг ажиглаад дараагийн дүрсүүд ямар дүрсүүд байхыг гүйцээж олоорой. Бодлого 1. Тэгш үнцэгтийг аль дүрс гүйцээх вэ? Дараах дүрсийг ажиглая. Энэ төрлийн тестийг ажиллахдаа бид нар хэлбэрийг ажиглах хэрэгтэй юм байна. Тэгвэл зөв хариулт бол энэ дүрсийн хоосон зайд ийм дүрс харгалцсан. Зөв хариултаа шалгаж үзье. Зөв хариулт бол B хувилбар. Бодлого 2. Шүхрийг дээрээс харуул хэрхэн харагдах вэ? Дээд талаас нь харж байгаа мэт оюун санаандаа төсөөлөөрэй. Өнгийн дарааллыг анхааралтай ажиллаж тогтоогоорой. Давхар дүрсийн дээд тал байрлах хэсэг харагдана гэдгийг санах хэрэгтэй. Энэ шүхрийг дээрээс нь харахад аль нь зөв бэ хүүхдүүдээ? Энэ төрлийн тестийг ажиллахдаа бид нар өнгийг ажиглах хэрэгтэй юм байна. Зөв хариултаа шалгаж үзье. Зөв хариулт бол Г хувилбар. Бодлого 3. Өгөгдсөн биетийг дээрээс харуул хэрхэн харагдах вэ? Энэ биет бол дөрвөлжин суурьтай пирамид дүрс байна. Энэ төрлийн даалгаврыг ажиллахдаа бид нар дүрсийн тоош эрхийг, өнгийг ажиглах. Тэгвэл аль дүрс нь зөв байж болох вэ? Хамтдаа шалгаж үзье. Зөв хариулт бол B хувилбар байна. Бодлого 4. Асуултын тэмдгийн оронд зөв дүрсийг сонгоорой. Дараах дүрсүүдийг анхааралтай ажиглаарай. Эдгээр дүрсүүдээс аль дүрс нь асуултын тэмдгийн оронд байж болох вэ? Энэ дүрсүүдийн өнг, хэлбэр, хэмжээ, тоош эрхийг ажиглаарай. Зөв хариултаа хамтдаа шалгая. Чиний бодлоор
Аль нь зөв байсан бэ хүүхдүүдээ? Зөв хариулт бол 4-р хувилбар. Бодлого 5. Асуултын тэмдгийн оронд ямар дүрс байх вэ? Асуултын тэмдгийн энэ хоосон зайд ямар дүрс байж болохыг олохын тулд эхлээд өнгө дараа нь тоош ширхгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар мөр цэнхэр, гуравдугаар мөр улбаршаар, дөрөвдүгээр мөрөнд ногоон байна. Цэнхэр хүрээний өнгө 3 ширхэг тоотой байна. Улбаршаар 2, ногоон 1 ширхэг. Тэгвэл эдгээр хариултуудаас зөв хариулт нь аль нь байж болох вэ? Хариултаа хамтдаа шалгаж үзье. Зөв хариулт бол энэ хувилбар байна. Бодлого 6. Хоосон зай тохирох дүрсийг олоорой. Эдгээр дүрсүүдээс хоосон зайд аль нь зөв байж болох вэ? Дүрсүүдийг анхааралтай ажиглаарай. Зөв хариулт бол 3-р хувилбар байна. Бодлого 7. Өгөгдсөн зурагтай яг адилхан нь аль зураг вэ? Дараах зургийг ажиглая. Хоосон зайд эдгээр зургуудаас аль нь яг адилхан тохирох вэ? Зургийн байрлалыг анхааралтай ажиглаарай. Чиний бодлоор аль нь зөв бэ? Зөв хариултаа хамтдаа шалгая. Зөв хариулт бол И хувилбар. Бодлого 8. Дүрсүүдийг тохирох дүрстэй зөв харгалзуулаарай. Дүрсүүдийг анхааралтай ажиглаарай. 1-р дүрс нь харгалзах хувилбар аль нь вэ? Сонгосон хариултуудаа багшийнхаа хариулттай тулгаж шалгаж үзье. Зөв хариулт бол 1-ийн B, 2-ийн D, 3-ийн A, 4-ийн E, 5-ийн C. Зөв хариулсан байна уу?